Сайн уу? Энэ бол миний анхны влог. Өнөөдөр ингээд ер нь юм болчихсон. Ер нь юм болчихсон. А тэр нахи таамаасаа. Бастэйс. Яа. Хоёно. Ийм гоё малгайтай байна. Агаар гэж янзын биш үү? За манай баярмагч ямар салат хийж байгаа вэ? Шинэ ногооны салат хийж байна. Шинэ ногооны их симчтэйгээ иднэ. Хачирлаад иднэ. Хачирлаад идэн шүү. Үе энэ ч дэс. Өөр хотгойгаа л гэж юм. Энэ жоох ир муутай л юм байна. Арай иртэй юм уу? Яар ирэх утга. Энд юм. Baby. Энэ хөлдүүд дээр нь бол ингээд пастаас гэлтэй амар чичтэй. За. Атигэлтэй би гигэнийг насаа гоцсон хүүхдээс хардаг байлаа гэж бод. Илэг сэмжтэй ороод жий. Одоо ингээ ороогоо шууд ингээ хараад. Тэгэл бал биш. Юу чи би. Аха. Зайцтай. Гойм байгаа бас. Хоёр найзууд. Даалуу хайц. Аахгүй ш, даалаа ицээ. Аав дэжтэй. Аа нийт түрүү идчихээ. Нэг даалуу идэхээс өгөхөд байна. Аа энд Чи юу вэ? дахиад миний хүнийг. Оо за. Дахиад даалуу нэг. Та эмээ одоо яасан олон юмт. Хотлоо ямгаа царилж хагаад хамаг ямаа. Дахиад нэгтэл үлдсэн шүү. Цагаараа. Оо би юм. Би үжгүй. За бич гоё. Гэрээ барьсан. За одоо бид нэр тэгэхээр толгойтол 40 км-ийн зайд ийм гоё байгальтай газар ирсэн байна. Энд уг нь голын хажуу суух гэсэн чи гол нь ширхсэн юм байна. Тэгээ модны хажууд ирж суулаа. Дроо амир чимээтэй байгаа юм те. Яа. Ямар олон гоё цэцэг ургасан юм бэ ёо. Би энэ цэцгэн дотор амьдарч ямар хохин болмоор юм. Гэтэ надад цалин ирэхтэй. Мөн үү?
내가 너에게 많이 고마워. 편지로도 전했지만 한 Энэ киног амар их хүмүүс үзээд байгаа. Асуу өөрөө хойлоо татдаг чинь татсан. Та яг маа дээшээ харж ирэхээс явах нь идэг. Аюу босоод одоо яг эндээ л ханаа. Манай гэрээ гадаах задгаа талбайд бахан ногоо зарчсан болохоор тэндээс нь ногоо авсан нийт 50,000 төгрөг болсон. Тэгээд энийг хөргөцөө хамт янзлчихъя. Ингээд нэг хил төмс авсан. Ингээд ялгаад ихтэй томоосны хийгээд өгөөрэй гэсэн чи зүгээр ингээд ялахгүй дээдл байгааг ингээд шууд хийгээдсэн. За тэгээд надад тэр нь амар таалагдаагүй. Тэгээд юм жижигхэн төмснийг олонд хитэн төмсөөр л ах юм. 4-5 юу. Зуран ширхэг банан дурдна. Энэ л нарийн ногоонуудаа хийждэг. Үгсцээ, помидор, мөг, сонгин гэх мэтчлээ ер нь луун төмснөөсөл баг бүстэй нэж тэмдөө самсны гол мол гэх. Тэгээ хөрөгч рүү ороход амар юм хавтаа болохоор. Бас нэг миний хэрэглэх дуртай зүйл бол ногоон сонгин. Энгийн сонгиноос илүү амттай, шүлтэй олон хүртэл гоё юм гэсэн. Гэхдээ гол нь ногоон сонгин аваад хурдан ирэхгүй бол муудчихж штэ. Тэгээд дээрэс нь өдөр болгоо их хэмжээр хэрэглээд байх. Би болохоор өмнө галтгооны тийм даун салбит гэдэг штэ. Тийм салбитгаар ингээд сайн оргож байгаад үнцгийг норгоод ичдэг байсан. Гэхдээ нэг ямар нөлөөлж байгаа юм шиг санагдаг байхгүй юу? Тэгээ сая ногоо зарж исэн хүнээс нь би ингээ яаж удаан хугацаанд байлгаж ашиглах вэ гэсэн чинь зүгээр угаа цэвэрлэхэд хөлтөч гэсэн. Тэгэхээр одоо би тэр аргыг турш үзнэ. Хидгэлээ. Ямар ч зэ ингээд 25,500 болсон. Тэгээ миний өнөөдөр авсан 50,000 төгрөгийн хагас нь бол энэ шиугаа гэсэн үг. Хагасыг нийтээд хагасыг нь болохоор хөлдөөгөөд нэг смути ч юм уу те, шейк ч юм уу тиймэрхүү юмнууд хийж болохоос бичлэг баахныг харсан болохоор тэрийгэ турч үзнэ гэж бодож байгаа. Гэхдээ одоо би хурдан гэрээсээ гарах ёстой учраас зүгээр хуваагаад хөргөчний хонголоор ичээ. Надад энийг уг нь зарсан хүн хэлэхдээ амар шүүслэг шиугаа бага болцсон дээр нь бол битээ санаа зов мó энэ төр гэж мэгээд амар магтаадсан байхгүй юу нэг охин. Тийм болохоор хэрвээ энэ үнэхээр шүүслэг байвал би тэр хүмүүс дахиж юм аав. Хэрвээ энэ фейл тийм болвол би дандаа ингээд голоор нь хуваасан тэ яг час улаан шүүслэг гэдэг нь харагдах үст тийм хагас шиугаа авч явах бол. За. Үдж байгаа маа тавьчих. Францад хэрэглэсэн Энэ ингээ амар хурдан яваад байна. Тэгэхээр амар зөөлхөн гэж би бодчих. Нэрээ амар гоё болцтой юм. Би скотчоор ингээд нүүрэн талын скотч өрчсөн байдаг шүү дээ. Ер нь зарж байгаа хүмүүс. Тэгэхээр би бас хийх ёстой гэж бодож байна. Ийм шейк смути энэ төр хийхээрээ оруулнаа. За зарим хүмүүс болохоор хөлдөөсөн шивга ингээ миксер дээр сүтээ олж мэлж янз бүрээр л хийгээд лээ. тэрийгээ үзээд өнөөдрийн ядарсан ядаргаа танилцъя гэж бод. За одоо ингээд энэ өнгийн уусуудаа гэсэн. Улаан цэгэргээд хоёр өнгөд нь штэ. Цэнхэр нь болохоор арай жижиг, улаан нь болохоор арай том байдаг байхгүй. Тэгээ баг манай хогийн савнд орчдөг. Тэгэхээр би энэний дараа хогны ут болох суугаа. Окей. Юу ч гэсэн ногоо угаагчаар угаацсан. Тэгээ би ингээд яг яаж үлдэх ойлгохгүй байхгүй. Хэрчээд үлдэх ёстой юм уу? Ууданд хийгээд үлдэх ёстой юм уу? Тэгэхээр зүгээр ингээд үзүүрийнх нь энэ муухай эсгүүдийг ингээд аваад тэгээд энэ үндсийн аваад тэгээд энэ гамбастайгаа үлдээч гэж бодчих. Тэгээд үлдснийхэн дараа уталчих.
Одоо хөлдөөгч нь хийчлээ. Одоо тэгээд гэлз ховцоо өмсөд гарыг бисаа уусаа бичлэг хийх гээд дүүрээ олж явах буутсан байгаа. Манай 10 жилийн сайн найз минь одоо 2 дахь их сургуулаа төгсөж байгаа байхгүй юу? Тэгээд хонхныг нь хол ивж исэн болохоор хол ивж исэн болохоор би очиж уулзаж чадаагүй. Тэгээд одоо бид хоёр уулзах чинь. Өмнө нь Японоос авсан чихэр хайрцагт нэлж авсан. Хайрцагт юу гэж амтгүй. Зүгээр л хөрхөн болохоор. За. Тэгээ миний гарах лук нэг иймэрхүү харагдаж байна. Өнөөдөр дулаахан байгаа учраас юу бүх хүмүүсчээ гэж бодлоо. Тэгээд цүнхтэйгээ готлныхаа гэх ингээд захируулсан. Тэгээ одоо ингэж хувцалчингуудлаа би гарахтаа бас хогоо заавал хаях хэрэгтэй. Тэгвэл бол энэ хог маргааш өглөө ажилдаа явахдаа хаях шаардлага гарна. Окей. Тэгэхээр найз руугаа гарцгаая. За найзтайгаа бит хоёр тойрогт ороод ирсэн байна. Энэ бүхийг өмсч үзтiin мө гэж бодож байна. Жохон үрчгэрл юм шиг байна. Гэтэ бол яг минийэр зүгээр. 30,000 төгрөг гинэ. Ихсэн авах юм яаж юм бэ? Талаас нь энд шүү дээ. Юуг нөө ягаан гүтэн. Хүйт ундаа. Цалж үздэг өрөө нь ингээд юм өөрчлөгдсөн юм байна. Тэгээд болохоор ийм хуучин хувцсны дэлгүүр. Мен чинь 3 кагаар авлаа шүү дээ. Гоё. За би алкогол чи юу юм? Чи мача уудгүй юм чи? Жаач алкогол юм уу? Хүн шүүх яах вэ гэдэг биш. Найзтай гол бүр. Хоёул аваа яв. Тэгээд бас алкоголик, жаач алк хоёр авч найзтайгаа хослоо.